сонсогч удирдлагын өдрийн ямар амгалан дахиад айлтгая. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.1-оор 7 нөгөөлгөний даваа лав гараг болгоно хэрхэн сонсогч үзэгчдэнд хүргэдэг. Яна хүүхнүүдэд нэвтрүүлгээ маань 2021 оны 9-р сарын 1-ний лав гарагийн дугаар ийхүү эхэллээ. За өнөөдрийн манай нэвтрүүлгээ маань сэдв сайхан хүүхэн үү, сайн бүсгүй юу? За тоо хоёр бол аль үшээ сонголтоо хийцэн л дээ. Гэхдээ За. Хэрвээ жаахан ивэдэ царай зүс жаахан тааруулч гэсэн тий зан айл сайтай нэг сайн бүсгүүчүүд байдаг шүү дээ тийм ээ. Ийм бүсгүү сонгох уу? Зан ааш одоо тааруу ааштай ч гэсэн ийм үзэсгэлэнтэй сайхан бүсгүү сонгох уу гэдэг ийм хоёр сонголт. Энэ хоёрын аль нэг сонголтыг хийн. За. Яасан гэж сонголт вэ? Гүйм хэцүү сонголт байна. Хажууд нь ямар сургууль сонгох вэ гэсэн бол илүү амархан байхгүй. Ийм хэцүү сонголт гэж бас байдаг. Уул нь би бас ийм ямар аахгүй одоо сайхан хүүхэн гэдэг дээр яг ямар хүүхнийг тодорхойлоод байгаа ингэж тодорхойлт аммаар байсан чинь одоо манай зохиолч шууд ингэж тулгаад өгчөж байгаа хөө. Тэгэхээр чи энэ хоёр сонголтоос аль нэг нь хийн. Өөр сонголт байхгүй заяа. Тэрийн гэдэгтэй ихтэй яагаад гэдгээс хэлж баха. Яг за. Бодъё. Юун дээр сонгох шалтгаална л да. Юун дээр гэдэг нь юу гэсэн үг юм? Гүү тэр Юун дээр бацаадлаа. Юун дээр. Хэрэг болгож авах дээр сонгох шүү дээ. Тэр сонголт чинь ингээд өөрсдөө эхнэр болгоод сонгох гэвэл арай өөр. Тэр чинь чи бас өөр яах гэж сонгох. Өөр яах гэж сонгодгийг. Үгүй ингээ юу гэсэн үг найзлах гэдэг юм уу тэр сонголт ч арай өөр. За. За эхнэр болгоод сонгох яах вэ? Одоо нэг уг нь уламжлалт юугаал боддог яа. Нөгөө нэг юу гэж яриад байдаг байлаа тий. Тэгээ царай сайхнаар цайс үлэхгүй гэ тэгээд сүлээд байгаа гэсэн. Монголын нэг өдөр гээд нэг дээр үе нэг инээдэг кино байсан шүү дээ. За. Тэр одоо энэ Батцаяа сосроо орны тий бүр ингээд тий тоглолт. Тэгсэн чинь ингээ нөгөө аав нь ингээд нутгийнхаа айгу сайн бүсгүйтэй хүүгээс олох гад айгу ажилсаг сайн ингээд хин хүүн болохоор ингээд хотоос ирсэн мис хүүхэнтэй суун ингээд тэр нөгөө тухайн нутгийн баяны хүүхчид тий тэрнтэй суугч тэр чи муухай хөлтөө шүү дээ гэсэн. Хүүхний цаг хөлөндөө байд юм уу чи? Хүүхэд анх удаа дэрийг үзэж нэр чи яах вэ чи ядуу болтуулаад байх. Би юу ярил та. Тий. Ахата одоо өөрөө наймж болгонготой мөөгийг ингэж байгаа байхгүй юу? Гэрлээ тэгвэл ингэж гэрлээ Чинад юу гэж зөвлөх вэ? Чинад нэг зөвлөөч хөө. Угаасаа танаас зориулсан нөгөө бас зүг хэл зүг байдаг штеп. Сайнтан сууж сайхантаа сүлрдэг хорвоо гэдэг нэг тийм үг байд юм байл штеп. Одоо мэдгүй одоо бас ийм зөвлөд өгчөөд байна. Яа. Боротчтой болоо. За би гэрлэгийн зөвлөгөө даг яа. Би бол сайн хүүхэнтэй л гэрлээ. Сайн үгүй угаасаа яаж ч бодсон энэ бол амьдрал дээр яаж ч бодсон хүн сайн хүнтэй л суухыг л бодно шүү дээ энэ чинь. Сайн хүн гэдэг чи одоо тэгээд сайн хүн гэдэг нь яг үг нь болдог. Харин хоёр эхлээд харин бид хоёроор сайн хүн, сайхан хүүхэн гэдэг хоёрыг ингээ гоё тайлбарлуулмаар байгаа байхгүй яг ямар хүн гэдэг нь гоё тодорхойлуулмаар байгаа байхгүй. Наа ч угаасаа тэгээ харин айгу тодорхой бичсэн биш үү? За яг сэтгэл сайтай, айгу хүн чанар сайтай тий. Тэгсэн мэт амар царимтай. Амар нь ч бас юм яах. Нөгөө яг хөө тэгэл бүр ингэ тулгачил даа. Тэгэхээр яг би шууд юу байна? Би сайхан хүүхний сонгох. Эндийг үнээрээ. Яа тэгэл загнуулаа сууж. Ааштай юу? Загнуулаад аяга угаа сууж. Ямар ч л байсан суудсан. Нэг ээж нэг охиндоо өгж байгаа нэг тийм сургамжийн тухай нэг тийм кино илүү юу вэ? Нэг юм байсан. Гэсэн чинь за чи сайхан залуутай суувал тийм ээ? Чи төлөөсөө дандаа л төлж явах болно. За. Зүгээр одоо чи хоньос нь хөөж жагаад ингээд тийм ээ гэрэлчвэл чиний хоньос явж жагаад гэрэлцэн залуутай чи суучих юм бол чи одоо төлбөрөө аваад амьдрна гэж. Тэр бас амар эвгүй байсан шүү. Юу төлбөр тооцоолаа явчих. Гэхдээ яг үү одоо чамаг тоомооргүй айгүй гой хүүхэн байлаа да. Чи ингээ хойноос нь ухаан хатангүйгээд гэрэлчлээ штэ. Чи тэг насан туршдаа л тэгэл аргадж л амьдрна. За. Ойлгож байна уу? Яат.
яад гэдэг яад тийм шүү. Тэг нэг л ярьдаг шүү. Нэг л амьдрын яад. Гэтэ наадах чи хараа манай найзууд бас ингэ нөгөө маазраа жаахан эдэн биевнээ ард ярьжсэн чинь манай нэг нэ залбаар тэгж адардаг байхгүй. Яа тий минийх гээд хилүүлээ явж байгаа сайхан шүү дээ. Яад. Тэгж авсан шүү дээ. Яа тий шүү дээ. Би тэнд гэртээ ороод гүлэг олон л гэхдээ л эн чинь миний ихнэргээл хилүүлээл явж ийн яад. Гэхдээ нэрээ бас нэг бодлын тийм тий. Тийм шүү яха. Гэртээ ороод гүлэг болохыг хин хүн харах юм биш яад гэж. Хүн болгоо чи миний ихнэргээл энэ сайхан үгэн чи миний ихнэргээл явж байгаа яад. Хүн болгоо эргэж гардаг тийм сайхан үгэн суугаад миний ихнэргээд явж байгаа бас л эр хүний бахархал авах хаа. Бас хэцүү шүү дээ. Йоо хардах гэж зүгээрсэн таам зүгээр. Йоо таам зүгээр. Яста хажуугаар харсан бодсон задуу дандаа задах гэж гар зөрүүлэх гэж зүгээр. Таам юм байна. Сүлжээс Сүлдээ нэг бүслээ олж зогтсон. Йоо таам зүгээр. Яах тийм. Надаас тойрыг яриасаж ирсэн чинь нэг жишээ ороод ирлээ. Манай байрны 3 давхарт 3 хүүтэй айл байсан байхгүй юу? Тэгээд дээр дундлын хүн айгүй царайлаг залуу. Тэгээд ер нь манай байрныхын өстө за нэрийг хэлээ яг тэр л өстө хамгийн хорвогийн хамгийн сайхан хүнтэй суух гой залуу малуул гэж ярьдаг гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө залуу чинь хүнтэй суусан гинэ л гэж ярьлаа. Тэгээд нөгөө цагаан сар болоод ингээд цагаан сар болоод нөгөө аав ээж дээр ирдэг штэ. Тэгээд нөгөө ихнэрээ тэгсэн чи ерөөсө гаргаж ирж харуул ер нь хамт хамтныг явж харагдахгүй. Мэдхийг үн шиг. Бараг нуучдаг заяа. Мэдхийг үн шиг юм болсон. Тэгсэн чи бүр чиний санаанд оромгүй бүр яана яаж одоо тэ энэ хүүхэнтэй гэрэлсэн болоо гэмээр тийм хүүхэнтэй суудсан байсан. Тэгээ тэр бодвол одоо сайн л хүүхэн байсан бахад. Гэхдээ хэн сайн хүүхэн байсан бах. Гэтэ өөрөө айгу сонио ихнэрээсээ ичээд идэм үү? Ерөөсө байр марны гадаа дагуулж үлгэр өгсөн шүү дээ. Орос ардын айгу гоё үлгэр өгдөг шүү дээ. Мэдхийг үнжөө. Мэдхийг үнж дээ. Хүнд ингээ харахаар амар хүнд харуулах хэцсгүй. Тийм. Тэгээд шүн болоод үнсгээр өстэй. Тийм. Гэхдээ ингэдэг штэ. Бүр яг дурлахаар нөгөө талаас наад үзэхээр та нар миний л нүдээр хараач гэдэг үстэй ахаа. Урсан хүнд бол ямар ч хүн аргаа ярьсан. Басан юм баха. Бодлоо. Гэхдээ миний нүдэнд яагаад гоё харагдаж болохгүй хин нэгэнтэй. Тийм штэ. Тийм баг. Харин тийм. Би бүр яг ингээд манай нэг бид нартай одоо биднээс 4 5 ах юм уу та. Тэгээ бид нартай айгу нийлдэг ах. Би тэгэхэд одоо 8 дугаар ангид байсан байхгүй. Манай наах цаах болохоор 10 дугаар анги. Тэгээ бид нар ингээ нийлж нэг хөдөө мал дээр явж байгаа уйдаад. Тэгээ тэр ахын ихнэр нь одоо юу гэдгийг ерөнхийдөө тийм ингээд нэг юм хүмүүсийн хормойгооч ирсэн. Тэгээ ингээд нэг юм дуу шуумуутай таарунгийн тийм ихнэр аваа суучихгүй. Өөрөө л аймгийн төвөөс бүр мал дээр гарч ирсэн. Нилээн хөдөлгөөнтэй нөхөр. Тэгэн гудал ингээд байнга яочлно. Та одоо явж тэрнтэй суугаад тахта яа тийм. Эхлээд дувдгаа тэгээд 10 хүү тэгээд 100 суу тэгдэгжээс нь яг мортхын хаалтад иш та нар миний нүдээр хардаг ч болоосаа яа. Тэгчээд өгсөн. Явахтай. Тийм бүр. Нэрээ бас л тэр хүний нүдээр харсан бол харуулж ирч одоо өстой. Үлгэрийн дагин өстой. Бас нэг ийм байвал айгүй хэцүү тийм ээ. Чиний нүдээр тэр бүсгүйч нь чамд амар гоё харагдаад байдаг. Тэгсэн чамд тоохгүй бол бас яана. Тий бас тийм байж болно. Байж болно шүү дээ. Тэгвэл та яах вэ? Бүгд бол уулсаа гарна. Ой хатаа чи гэнэ. Та хоёрыг худлаа тойруулаад гэдэг энэ юу нэг хийгүүсэд байна. Та хоёр ороогдоод орой гэртээ харихтаа валрах байдаа гэдэг юм ерөөсөө. Би ч хөөрхөө хаваас уцаа. Яс нүгэ батсаа. Яа, харуу тасгүй амтныг аваас уцаа. Тий. Сайхан бүсгүйч муухан ааштай байх там юм байна лээ. Харин дэшиг үчлээ. Энд ч нөгөө нэг үзэлт 600 хэд гараа явцсан коммент зүгээр гэл урсаад байна ерөөс. За. Сайхан сайн хүүхнүүд энэ дотор байгаа л бах таа гэх. Байж болно байлгүй байх тий. 158 хүн шуудаар үзэж байгаа л бах таа тийм ээ. Тий. Аа. Тий жинхэнэ мессеж зэрэгтэлт байдаг гал гүгээд үгчтэй тий. Тий нэг манай нэг найз тэгжсэн. За царай тийм. Тэгээ ааш бас тийм дээрээс нь ядахта аль нэгэн зүгээрээ үйсэн.
Яа. Тэр шичилтэй. Гэхдээ царай муута мөртлөө ааштай байвал хэцүү штэ аха. Яах юм бэ одоо тэгээд. Тийм яах. Тийм байна. Тэст борлогдохгүй хэцүү штэ. Царай ааш. Борлогдохгүй дээ биш. Харин ч гэж явж байгаа тийм хүмүүс ч үнтэй суудсан байдаг байхгүй юу? Тийм үү? Оо тийм штэ. Тэгэл жинхэнэ яа мэдгүй. Тийм хүмүүсийг би яг жинхэнэ амьдралыг авч явдаг хүмүүс гэж боддог. Зүгээр хараа. Одоо энийг үзвэл нэг тийм гэр бүл болох бол нэг тийм толгой тархиар сонгоо тооцоолоод идэг юм биш гэж итгэдэг учраас зүгээр энэ сонголтыг хайчмаар авах аваач. Гээл нэг хиймгээл. Тийм бурхан ч юмд хэнийг заяасан тэгэл тэрүүнийг л аваа. Тий. Тэрнээс ингээ сонгоо шийлээл тийм ээ. Тий. За энэ бол одоо за яах вэ царай мотож гэсэн сайн эмхтэй ингээл сонгоо суудаг ч хөнгөж байхгүй хаа зүгээр. Явгана. За эхлээл паналж ирсэн тэгэл өөрөөсөө паналдуулаад суудсан л гэдэг байгаа юм гэж байна. Та хоёрыг ямар хөөр хиймбэ л гэж өнөтөр. За манай найруулагч юу санал асуулга явуулсан. За одоогийн байдлаар сайхан хүүхэн дээр 32%, сайн бүсгүүдээр 68% тавьж байна. Годлаа. Тэр 68 жимэгтэйчүүд дээ. Нөгөө нэг би одоо нөгөө яж л ингээл юм ууших гингүүд нөгөө нэг бичиг чинь гарч ирээд байгаа шүү дээ. Тийм фэйсбүүктэй түүхтэй. Тэрийгээ дараал тэгэл нэг гой комент ууших гингүүд дэшиг өгөөд явчихсан. Тийм фэйсбүүк ингээл алдаа заагаад нэг бичиг гарч ирээд. Хашаага таныг ингэнэ там байсан чи алалцаа чи хашаахаа. Яа тийм те мөгийг ахыг дэмжиж гин гэдэг мөгийг нөгөө сайхан хүүхний сонгоно гэсэн чинь. Оо зөө. Сайхан бас сайн хойлоо байж болдгоо хорвоо юу гинэ. Үгүй ээ, аль нэг гэдэг шүү дээ. Тийм хорвооч тийм эмгтээчд одоо цөв төр байд юм болоо яад юм бол мэдгүй. Хорвооч нэг хүний санаанд таарад байдаг үлдээ. Тийм те. Тэрнээс санаагаар болдог хорвоо болчихс гоё л доо бас. Сайхандаа бартсан хүүхнүүд насаараа л хатаа ингээ гүгэд хамаа гой мөн гэл ерөөсө гүгээд байна. Өдөрт 750 болсон маань тун удахгүй 1000 хүлээ. Шээрлээд өгөрөө манайхаа шээр. Сайхан хүүхнүүд үзэж байгаа бах те. Тэгж байгаа. Сайхан бас сайн ойлоо гэж болдгоо хүмүүс сараа онцгт орч та. Айгүй итгэдгээр болохгүй гинэ болохгүй гэж ирээсэн. Болохгүй шүү дээ. Яаж хийж болох вэ? 13 тэгшүүн гэж байдаг. Тий, өв тэгш 13 тэгшүүн гэж нэр байхгүй шүү. Тий. Сайхан хүүхэн гэхээр тоохгүй юм шиг, сайхан хүүхэн гэхээр нөгөө мундаг юм шиг санагдаад байна. Энэ гой комментүүд нь дэшээ гүгээд байна. За одоогээс доороос нь хэлэхээс сайн хүүхэн гэж ямар ч хүний хэлдэг юм, сайхан хүүхэн гэж ямарыг нь хэлдэг юм, ямар ч хэмжүүр байдаг юм байгаа. Би л өөрийгөө сайн гэж бодчихвол сайхан гэж очвол сайхан гэж бодож байна нөө гинэ эмхтэн. За өөрийгөө бодох яах вэ? Үгүй хоёр төрлийн хэмжүүр байна шүү дээ. Би өөрийгөө нэг бодох нэг ондоо. Хүмүүс намайг бас нэг өөр хэмжүүрээр хэмжинэ гэж чи. Би бол өөрийгөө бас даг гэж боддог шүү дээ. Ер нь дажгүй залуу гэж боддог. Ер нь хүн болгон л өөрийгөө тун дажгүй л гэж боддог. Тий. Тэгэл яг хүмүүсийн хэмжүүртэй тулахаар сэтгэлээр унаад байдаг гэсэн. Би толин тараа ингэж хажуу талаараа харддаг шүү дээ. Яг тэг аюу муугаар сэтгэл унцдаг. Тэгэхээр яг толин яг өөдөөс их цочж жоод ингэж харчаад за ашгайгүй шүү гэж чи яа. Гэтэ эмхтэй эргэтэн сонин дандаа өөрийнхөө даваатлыг олж хардсан гэсэн шүү дээ. Тийм үү? Толин фикс нэр шүү. Ямар ч эргэтэн өөрийнхөө даваатлыг олж би үл яг тэгдэг хөөх. Яа, за чиний даваатлал юу идэдэн дараа тэгээ юу гэж боддөө? Оо би ч та өөрийгөө хараад айтах юм байна. Би одоо харуулмаар гол ингэдэг. Би ороо очоод тэгэл буцаа солиод талин дарахтаа бол би юу дандаа л өөрийнхөө гоёг л харна. Бөөрги намхан хар хаш би хүртэл өөрийнхөө аштахан гэж өөрийгөө харж яхад чинь тий. Бөөрги штэ. За одоо өдрөд 17 цаг 30 минутаас нэвтрүүлгийнхаа хамтран аялагчийг танилцуулаад шууд эфирийнхаа утсыг нэ. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар өнөөдрийн хувьд Том таалга компани маань ажиллаж байгаа. Бүх төрлийн автомат таалганы үйлдвэр Том таалга хамтран ажиллаж байна. За би өнөөдөр холбогдоод байсан үү? Тийм тэгсэн. Тэгээ би юу асуусан бэ гэхээр нөгөө бид нар нөгөө ингээл яриад Эрдэнэтэд төв салбар нээдэг, Ховдод нөгөө гэрээ салбартаа 21 аймаг салбартаа олгоод ажиллаад байгаа л гэдэг. Хотод байд юм уу? Тэгээд энэ хүмүүстэй чинь яаж холбогдох юм бэ гэж асуусан байхгүй юу? Тэгээд тэрийг лавлаж асуусан чи ерөөсөө манай яг ерөөсөө энэ манайхтай хурш юм бэлээ.
Яг үдэ нөгөө Гандигийн нэрмжид политехникийн техник урлагийн ямар нэг ийм 5 нэдэн штэ. Тэг өндөр самгаг байгаа штэ офис. Айгу олон офис. Хан дээр нэг ийм эртний буган өгшөөний зураг. Тийм доктор байд юм байна. Манай ана. Орж ирж уулзах гэж хэлдэг. Надтай уулзсан шүү дээ. Тэг ажид чи өөрөө надтай уулзаагүй. Тийм байна. За тэгээд нөгөө нэг аюулгүй лазертай гэд бид нар аюулгүй лазер гэдэг нь юу вэ л гэдээсэн шүү дээ тий. За тэрэн дээр аюул гоё тайлбар өгсөн. За түргэн автомат хаалга нийлүүлж байгаа. Маш олон хүмүүс байгаа. За тэгээд өнөөдөр ч гэсэн өөрөө уцаар ярихдаа энийг аюул онцолж хэлсэн байхгүй юу. Тэгэхээр хувь хүнд хандхаасаа илүүтэйгээр эгээд одоо нэг буух эзэн буцах морьтой гэдэг шиг. Тэгээ эднийх чинь нөгөө нэг ерөөсөө шууд авц сервис үйлчилгээг үзүүлнэ гэдэг байгаа шүү дээ. 2 жил. Тэр нь аюул дэжгүй юм байлээ. Тийм учраас ер нь бол ийм яг албан ёсны компанид хандсан хүмүүс хэрэгтэй байгаа байхгүй юу тийм үү. За тэгээд ер нь тийм. Яваа нэг юм. Одоо ч тэр эргээд нэг удаа авах бол нэг л ажил тий. Тэр аргийнхын сервис буюу тэр засвар үйлчилгээ үнээр чухал юм. Яг үнэ. Энэ дээрээ бүр аюу тодтогч хэлсэн шүү манайхаа. За утас нь гэхээр утас нь их амархан, тогтоохт амархан. Энэ 70 17 70 18 гэдэг нь л их тогтоохт амархан. 70 17 70 18. За бас нөгөө утас нь болохоор 89 777 111. Энд чинь захирлынх нь утсан шүү. Тодтогт хэлчихье. Хашаах яригс гэж юм. Захирлын утастай. Хашаах таны утасны намрыг өгсөн гэдэг. Тэгэл Эрдэнтийн салбар нь юу болоод одоо энэ хотод бол тэр ямар Tower гэдэг үлээ тэр их харин. Харин би piece of one та юу дүлээ нэг ямар ч гэсэн нэг Pro One. Тийш дээ Pro One дотор байд юм байлээ шүү манайхаа. Ерөөсөө манайхтай хөрш юм байлээ. Юу сүг зурагтай те? Тийм. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар бүх төрлийн автомат хаалганы үйлдвэр тоонд хаалга хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай би утсын хэлээд өгье л да. Сая мөг хэлээд өгсөн хаа. Би утсын хэлээд өгсөн. Тэгээ би чинь бүр захирлынхаа надыг тэгж юу ч хэлүүлээгүй юм. За та хаа нөгөө нэг хүн машин хуулийн мэдрэгтэй эднэрг хэлээд. За хэлжлээ тэгээ. За болий одоо болий. Хөргөштэй. За өнөөдрийн манай Яна хүүхнүүдийн нэвтрүүлгийн маань сэдв сайхан хүүхэн үү, сайн бүсгүй юу гэдэг сэдвээр ярилцж байна. За сайхан биш ч гэсэн сайхан сэтгэлтэй хүндээ бий л гэж байна. Одоо л сүүл рүүгээ тэгээд шууд ерөөсөө ингээл сайн руугаа л явчлаа тий. Ингэнэ ганц амьдрах хороо сайхан л хүүхэн баймаар шүү дээ. Аянда нас яваад ирэхээр угаасаа сайн хүүхэн болцсон байна дөө. Энэ хокаабл гэдэг эмэгтэй хүн байна. Ер нь гэхдээ нэрээ одоо нас яваад ирэхээр сайн хүүхэн болчих тийм болов. Юу гэж бодож байна? Эмээ өвнөрөө ярианаас ингээд сонсож хахад залуудаа шүү дээ алалцчихлаа. Эхнэрийнхэн төлөө алалцчихлаа гэж ярьдгийг. Хөөрхөн сонсогддог шүү дээ. Тэгээд тэр алалцаан дундаас олж авсан эхнэр нөхөр гэдэг бас л тэ үн цэнтэлээд байх тий. Тэглүү байх шүү дээ. Чи алалцсан уу? Би бол алалцсан шүү дээ. Тий 4 5 залуучууд яа бас л тэгсэн шүү зүгээр. Тий зүгээр. Тэгэл 4 5 залуучууд. Би 20 хэдэн залуучууд. Юу яриад байгаа юм гараа шундаад арсан шүү. За одоо өдрөтөд 17 цаг 34 минутаас яг энэ цаг мөчид манай шууд эфириутаас 77 38 утас маань нэгдлээ. Эхний сонсогч 88 тэг 2-т дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио харамсалтай тасарчлаа. За дараагийн сонсогч 88 тэг 7-т дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Бано. Орой минь түргий. Орой минь. За танд хоёрхан сонголт байгаа. Аль нэгийг сонгоно? Яг сонголт гэхээс илүү манай бас минь жуулгасаар бас миний Монголын хүүхнүүд бас сайхан шүү дээ. Яа за цааш нь. Бас сайныг нь царамуутай биш муухайг сайхан биш гэж бас ялаж болохгүй хаа. Гэхдээ энэ зүгээр л нэг юм хааны штеп үгүй штеп. Юмд яг муугийн одоо муухайг сайхан болгож ч юм уу царамуудыг царилэг болгож бас болдог болцоор шүү дээ. За засаж залуурдаад аваад явчих юм уу? Тий, надад бол ялгаа авахгүй л гэж бодож байна. За. За баярлалаа.
ялгаа авахгүй алийг ч ингээд засаад явчихна л гэж юм тий. За холбогдсон баярлалаа. Их сайхан сэтгэлтэй залуу юм байна. Яна энэ залуучууд нар аюу гоё гоо сайхны пластик мэцэлд оруулах нэ. За Гоё юм уу? ерөн зүгээр холбогдож байгаа хүнд хэлэхгүй бол тий энэ зүгээр л нэг юм хөгжилтэй хөнгөн нэвтрүүлэг шүү. Ингээд энэ дээр ухаан зараал тий. Ухаантай юм ярих гал. Зүгээр л тэрнээс шин чин амьдралдаа юу гэж юм байх тий бас. Өчигдөр бас нэг залуу орж ирээд одоогийн залуучууд гэдэг тэр нэг бас цагнаа дуцаад тасалсан шүү дээ. Тий хүн чинь нэг юм аазрах үе байна. Тийм шүү дээ. 17 цаг 15 минут тэр чихтэй хөнгөн хөгжилтэй ийм жанрын нэвтрүүлэг явдаг цаг байгаа шүү манайхан. За нэвтрүүлгийнхаа жанрыг ойлгоод холбогдож орж ирээрээ. Дараагийн сонсогч гэсэн за тасарчлаа. За. За яв юу болов? За дараагийн сонсогч 80-8 дугаартай сонсогчтой холбогдлоо. Энэ жил радио. За ороймонд. Ороймонд. За. За хөнгөн яриа явчих. За сонголт шууд хийгээрээ. За ямар сонголт би сая л орлоо л да тэгээд нэвтрүүлэх нэг өндөө. За сайхан өөхнөө сайн бүсгүй юу? Алийг сонгох бай. Өө ирчүүд бол ер нь мөгөөтэй адилхан шүү дээ. А хутлаа тий. Мөгөөтэй адилхан аль ирнээ сонссон байгаа байхгүй юу? Яах гэж ингэж юм бэ? Би баг 15 минут юу хийж ярьсан гэж юу сонсоогүй. Ингээд азарч байгаа байхгүй юу? Сонсоод тэгээд телевизээс сонссон байхгүй. Тэгээд хэсэг сонсохгүй байж байгаа цаа орж ирээд. Тий сая орж ирээд лагдлаа. За. Би юу сонгосон юм? Харин тий. Сайхан бүсгийг сонгож байгаа юм л. Тэр сонссон байгаа байхгүй тий. Өдөр өдөр сайхан бүсгүйч таныг зүгээр өстө нэг амтан болгоно шүү дээ. Ааш мааш бол зүгээр адсах шүү дээ. Тэгээд яах вэ? Яг тэрэнд нь тэгэл дасан зохицол тэгэл эмэгтэй хүн чинь нөгөө нэг дасаж дурлал гэдгээрээ бас явд юм гэж Бас дорлуулчихсан. Үүний дотор имэйл хазартай байна. Мондөг тий. Бүр надаас илүү том санаад. Бүр доорлуулна гэж байдаг шүү дээ. Ер нь тийм л байдаг санагддаг ш амьдрал дээр. За баярлалаа. Өчигдөр бас нийлдэл юм байна. Аа за. Баярлалаа. Оо бас доорлуулна гэж. Мөгийг жаваг хүмүүс мөгийг бол угаасаа Моника Белучээр өвчлцэн нөхөр шнэл гэдэг байна. Тиймээр аргагүй сайхан юм. Илүү чигмэнд 50 орхиоч тий одоо яа. За дараагийн сонсогч 80 тэгтэй дугаартай сонсогчтой холбогдлоо. Энэ жил радио. Сайн байна уу? За сайн байна уу? Заарамын. За сонголтоо энэ үү? Ягаад? Сайнын сонголт. За яа. Тэгээд юу сайтай гэдэг. Сэтгэл сайтай уу юу сайтай? Яг тааруулт сонгох. Тааруулт сонгох гэсэн юм аа. Тааруулт сонгох байна. За таны яриа. Харин тий яриа. Цаас усуудад байна яах вэ? Салтаад. Байна уу? Одоо зүг. За. За тэгээд гоё өөртөө ихтэй яриараа. За сайныг сонгоно гэсэн тэгээд. Сайнын сонгол нэг л амьдрах юм чи тий. Гэхдээ хараа зүгээр нөхцөл нь ийм байгаа байхгүй. Сайн нь бол тий ер нь бол бас царай зүсээр бас нэг тийм таатай бол биш. Тэгэхээр та яах вэ? Тэгвэл үү? За. Тэгвэл сайнын тэг юуг нэг сайхныг сонгох юм байна тэгвэл. Бас одоохоно эргэж ирнэ. Яа, сайхан нь бол зүгээр ингээд ааш уустай атсах таныг үл зүгээр өстой амтан болгоно. Тий. Гэхдээ үнэхээр тэгвэл тэгээд юм штэ. Ер нь засаж янзлаа штэ. Алийн засаж янзлах гэдэг юм. Алийн засаж янзлах гэдэг юм бэ? Сайхан л байхгүй. За. Сайхны засах нь илүү амар юм байна тэний хар тий. За. Юу энэ айгуу бас логиктэй. За баярлалаа. За баярлалаа. Тий. За логикийн тайлбарлах хаа. Яг одоо угаасаа Гэхдээ минийхээр бол харин ч одоо нөгөө пластик мэс цэцлэг нэрийг гэвэл тэр нь илүү мөнгөн байвал тийш дээ. Тэр зан гаран шин бас засаг хэцүү штэ. Засагдгүй. За би засгаа явж ясна өөрөө тийм болчихвол. За би ганц эмэгтэй хүний үднээс ганц л юм байна заа. За бидний ааш бол те
Анхнаасаа л ааштай л бол тэгэл засран гэж бас хэцүү штэ ер нь бол. Яа. Тэрний оронд нэрээ пластик мэстасал хийлгээд сайхан За. аваа явсан дээр шүү. Дээр шүү. Пэс боо мөнгө. Яа, боо мөнгө. Боли, ер нь боли. Хашаа болохоор айгүй зэвүүн ингээд мөнгөндө татгаман гутаа. Аашин засахад мөнгө хэрэггүй дээ. Өдөө шүү. Ааштай сайхан хүүхэн нэрээ таны толгой дээр чинь гарцгаа мөрөн дээр чинь мордчоо буухгүй ш баха. Оо яа, яа гоё шүү дээ. Гоё шүү. Уунаас нэг авахгүй шүү. Чулуугаа загнуулаас байж. Яг үнэ хэрэг тийм амьдралыг сонгоё гэвэл сайхан ааш мутаа сайхан. Оо за. 30 жилээ сонгочод. Яа. За дараагийн сонсогч гадаадын дугаарыг авнаа. 78 17 дугаартай гадаадын дугаарыг авлаа. Эмжил радио. Бэн оо тасарчлаа штэ. За. Монголтойгоо холбогдё. Бэн оо. сайн байна уу? Сайн байна уу? Дарамт. За. За ямар сонголтыг сонгож байна яагаад? Хайртай нуус сайхантай зүудэгдэж ч одоо тэгээд сайтай суугаад сайхан юм тэгэл олоод зүудрээд юм. Яна ямар За аим бэ? тэр нөгөөдг нь ч та юу юм бэ? Зүгээр л алийг сонгох юм. Би сайтай сууш. Үгүй ээ хоёул тийм даварцдаг юм. Тий аль сонгох гээд штэ та. Аль нэг нь сонго. Тэр цааших тэр нөгөө нэг тэр юм чинь бол радиогоор хамаагүй ярьж болохгүй шүү дээ. Тийм штэ. За. Тэгээд нэг нь зэгтэйг царай сайтай мөртөө ааш муутай нөгөөдг нь тий чихтэйг айс сайтай зан сайтай биш нөгөөдг нь чихтэйхэн сайхан хүүхэн гэхдээ ааш бол адсаг. Адсаг бол дэгдэгээд болдгоо гэсэн. Царай муутай наваа солонгос яв. За баярлалаа. Ер нь араа элдэртэй хүмүүс холбогдох юм бол сайхантай нь сууна гэж л хэлнэ. Тийм үү? Яг тэгж шүү дээ. Яг л тэгж л тий. За. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. За нөгөө цаг жаахан баг тэгээд хүмүүс авах гээд ингээд товч яваад байгаа шүү. За дараагийн сонсогч 88 10 дугаартай сонсогч. Одоо эмгтэн хүн орж ирлээ хөх тийм. Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна. За таны сонголт. Би ер нь сайхны сонголт гэж боддог доо. Сайхны сонгоцол явж байгаа л да. Яг үнэ. Яа баатчихлаа. Яа. Бас л ярьж ирж байна. Хүмүүс юм помпордог. Ааштай. Тийш дээ яг үнэ. Тэгээд аргалаа одоо хүний нөгөө 90 13 их биш нэг байдаг шүү. Тий. Тэрүүгээр аргалаа тэгэл явж л байна. Тий. Тэгээ болж игэл дурлуулчин тэ өртөө. Дурлал гэж найддаг шүү. За. Манай хашаах бол сайхан хүүхнээ сонгоод 30 хэдэн жил болсон шүү дээ. 36 жил. Та сайхнаа сонгоод олон жил болоогүй. Хэдэн жил болж байна? Орой их нэртэй болсон. Одоо 35-тай эхнэртэй оны хилээд 3-4 жил болж байна л та. За. Хим хүлээж ин даа гэж хашаа. Тий. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Энэ хүмүүс ч одоо сайхныг нь сонгоод солонгос дагуулад явчихлгээд байгаа юм. Солонгос тавьчихад яг яах гээд байгаа. Хамтгаар ажил хийх гээд байхгүй. Хамтгаар ажил хийхээр амьдрал сурагч ингэж бодоод байгаа юм уу? Тэг штэ. Тий. Яг манай ард юм ухаантай. Би ард өмнөхөө гэгэнд ухаанд би итгэдэг. Йоо, сайнтай суугаад солонгос давуулаад явъя гэд гимэрийн уулан солонгосчууд пластик мистасалд оруулах их гээд байгаа болоо гэсэн чинь сайхныг нь авч суугаад солонгос авч явна гэдэг байгаа юм. Зөв. Тий. Йоо, энэтэй. За дараагийн сонсогч 88 техниктэй дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. 88 24-т нь ороод ирсэн үү? Байна уу? Наа. За та хаанаас холбогдож байгаа вэ? За. За. Ямар ч юм би сонголт хийшээ. За. Сайхантай суугаад сайхан ашинд нь загнуулаад явж байна. Яа. За. Сайхан ашиг засаж чадахгүй гэж үнэнтэй ашиг бол яаж засаж? Хэцүү дээ. Ер нь бол хэцүү шүү. Сайхан загнуулаа явах сайхан шүү. Ямар ч юм хашаах шиг
ямар ч юм одоо 27-8 жил болж байна бид тэр суугаад. Тэгэл одоо сайхан амьдарч байна. Оо сайхан. Одоо сайхан бүсгүйтэй яваад айхуулж явах шиг сайхан хаах үү те. Айшин ямар хүн гарах. Яа яг тий. Тийм миний одоо За холбогдсон баярлалаа. Заавш энд амраа чимэг дам гэдэг хүн айгүй гоё юм чиж орж ирсэн байна. Энийгс алга болохоос өмнө газ уншаад байгаа. За насны үечлэр сонгодог гинэ. 10 эдэн настайдаа өндөр царайлаг, 20 эдэн настайдаа өндөр царайлаг ажилтай, 30 эдэн настайдаа ажилтай. Шууд ажилтаа болсон заяа. 40 эдэн настайдаа арх уудгуул бас сонгоно нэ. Тэгээд одоо энэ ч амьдрал шүү дээ. Тэгээд ингээд сонголт улам хомигдаад. Гэхдээ энэ нэ шүү дээ. Энэ сонголт бол эмэгтэйчүүдийн зүгээс эрэгтэйчүүдийг сонгох сонголт аха. Тий, ер нь тийм байгаа шүү дээ. яг байна. Тэгээд 50 гараад ирэх юм бол тэгээд амьсгалч дэвэл жамаагүй гэж. Тэр бас нэг би одоо тэгтээ сайн санахгүй байна. Нэг бас нэг юм уншижсэн юм аа. Нэр айгүй том компани корпорацийн захирлаас нэг мис хүүхэн нөгөө та надад хэдэн төрөний хөрөнгө оруулалт хийх вэ гэсэн чинь хөрөнгө оруулалт хийхгүйгээ тэр нөгөө яагаад гэсэн чинь ер нь л чи ингээд те нөгөө хөшрөн те одоо чиний царай зурч дундна гэх тийм нэг юм уншиж яг сайн тод санахгүй. Гэтэл ямар ч байсан сайхан хүүхэнд бол одоо бизнесмен гол зүйл энэ ойлгосон юм шүү. Тий. Гол зүйлийн бол ойлгосон. Тэгээ ер нь бол одоо манайхан чинь одоо доошогоо бол одоо комментууд бол дандаа голцоо сайныг сонгоод явчихж байгаа байхгүй юу? Яг тэгвэл сайхан хүүхэн хизээ нэгэн цагт хөвшрөн гундна л гэдэг нь ер нь бол. Гундсан ч гоё гундсан шүү. Яа шүү. Ихтэл бас л гуамаалсыг харж байна юм. Тэр л очооч уу. Хүний үгүй гооч бүр 20-30 жилийн дараа хийг хараад байна ерөөсөө. Яа. Сайны дөрөвний холбогц заахыг ах олгоорох юм биш үү гинэ. Яа. За манайхан ч бүр одоо заяа мис засал хийгээ дараа нь үр хүүхэд нь гарахаар үнэн төрх нь уламжлагдаа тэгээ яах юм бүр явж өгч энэ заяа. Тэгээд та нарт гомдол мэдүүлээд шүүхтэй дэн гээстэй. Бүр явж өгсөн. Бүр дараагийнх нь үр гарах төрх үр хүүхэд нь бүр санаа зовж ирсэн шүү. Бас мундаг холыг авч энэ та. Тэгээ тэгсэн чинь доор нь за тэгвэл сайхны сонголоо үр хүүхдтэй ч болъё гинэ. Манай нэр аавнаас дараа хуврал явчих ерөөсөө зүгээр. Эн чин нүүдэлчний уянхтан чанар гэж байгаа шүү дээ. Йоо за одоо манай сант асуулга маань сайхан хүүхэн дээр 38%-тай, сайн бүсгүй дээр 62%-тай. Сайн бүсгүй одоо тэргүүлсээр л явна. Одоо хараа яаж ч утсантай бүр одоо хаад ноёд одоо тийм ээ. Одоо энэ ертөнцийн одоо хүчтэй чадaltaй бааtruуд нь сайхныг сонгодог шүү дээ. Оо мэдээч. Тийм ээ. Тэгтээ хаа тэр үеийн сайхнууд чинь угаасаа нөгөө нэг юм язгууртан багаас нь ингээд бүх юмд бүх эрдэм 9 эрдмийг ингээд сургацсан байдаг учраас сайхан ухаантай бүх юм төгс төгөлдөр юм хөтөж байдаг байж. Тийм ээ. Тэгсэн. За нэвтрүүлээс бас тэгээд алгуулчих. Тий хамгийн хүчтэй чадaltaй одоо нэг сүргээр амьдэрдэг байхад сүргийн толгойлогч хамгийн өөрхөн хүүхний өстөж жилж гарч ирээд өөрийнхөө гол авчдаг гэсэн шүү. Тэр сайн байна уу муу байна уу гэдэг таахгүй. За хүчтэй хүн сайхныг сонгоод. За энэ өнөөдрийн манай Яна хүүхнүүдэд нэвтрүүлгийн маань 5 гарагийн дугаар өөр өндөрлөж байна. Маргааш 17 цаг 15 минутаас Яна ирчүүдээ нэвтрүүлгээрээ яг энэ цагта эрг уулзлаа баяртай. Ой мундуу. Хоммого захилдаг. Нэвтрүүлэгтээ Тоонод хаалга компани хамтран ажиллаа. Лавлах удас 89 777 111 7017 7018. Эфир Яна хүүхнүүдээ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ хаш мөги Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3